Сайн байцгаана уу эрхэм мужигчтай самбарын сонин дэлгэч хүжигч та бүхэнтэйгээ мэдчилэн жолгож байна. За ингээ өнөөдөр одоо манай самбарын сонин дэлгэчний хойморт бол манай өвөр Монголын нэртэй хоёр шогчин мамарлаас авсан. Ерөн манай самбарын сонин дэлгэч нэг чөлөөтэй ингэж ярилцчихъя гэж ийм нэг зорилгоор их хэлүүлж хийсэн байна. Одоо та нар хүрээд ирсэн өнөөдрийн дэлгэч лавтай их чөлөөтэй байхаа гэдэгт итгэж байна. Бид ч бас харж ясаа их чөлөөтэй их сайхан амьдрал яриад байх юм. Энэ их сайхан. Оо, сайн байна уу Настанжа? За, сайхан үлжиж байна уу? Сайхан. За, чигэд хөл муу юм уу таа чинь? Хөл жаахан барахтай. Гэтэл би харин таны зорилгонд наасан зарыг хараад тэгээд одоо хөлөнд чирээд баярлаа түрээд ирлээ. Оо, за. Настан чинь одоо хэдийнэ нохой байх уу? Оо, нохой гэж ястай зөндөө харин би. За чи үнийг барьдаг нэг улаан нохой вэ? Өхөр хардаг галтар нохой нэг вэ? За чигвэл одоо хотор сахидаг галтар нохой босног вэ? За чигвэл хон мандаг цагаан нохой нэг вэ? Хөш. Харин нэг айхтар зуудаг нохой байгаа юм тэрнээс л гिचээ шүү. Одоо та чи юу хэлээд байсан бэ? Барин шүү барин аюу. Хүн чамайг би ямар чамаас ийм нохойг асууж их юм уу? Чамайг нохой жилтэй юу гэж асууж юм? Оо, нохой жилтэй юм уу гэж асууж байгаа юм. Тий. Би нохой жил бишээ дахиад юм. Цаачин Чинлюган гэдэг өвчин гартахад бүгддгээр айж байгаа. Чинлюгантай хаанаас чинь Чинлюгантай өндөг төрнө. Чинлюгантай өндөгнөөс чинь Чинлюгантай чорвог гарна. Чинлюгантай чорвогноос чинь Чинлюгантай дахиад гарна. Чинлюгантай дахиагийн хүн эцэр Чинлюгантай хүн болно. Чинлюгантай хүнээс чинь Чинлюгантай өндөг гарна захирлаа. Юу хэлээд байсан бэ? Үгүй биш хүүхэд гарна. Зөв шүү. Аваа сэтгэж хийх юм. Таны санаараа таны. За ингэж яваад одоо чат гадлуудаа хамжуул. Ер нь таны гурвуудыг нэрийн ширээн дээр жаадъя. Энэ одоо юу ороо ирчихгүй юм бэ? Догдон дахиад нэг ороо явчихлаа. Өрөм хоёр дахиад ороо явчихлаа. Одоо нохой жилд үнэн нохой байхгүй юм байна шүү. Бэх юм байна. Саяын дээр давхар авгаа чинь гартан жамба нэртэй нохой тэврээд гидсэндээ бимбагийн хүүгийг тэгээд ордог шүү. Бэж байх юм байна яадаг. Амьдрал гэдэг чинь ийм л алгатай да яах. За. Дараг саяро. Яадаг нэ жамба бимба нохойтой орчлоо гинэ. Үгүй дарга ер нь ингээл би өнөөдөр ирсэн хүмүүсийн тухай хандаг дүгмхэн хариу мэдүүлээд авъя. Ойлголоо. Мэдсэн. Тоогооч дууд. Тоогооч. Тоогооч бид оо. За бас юу вэ захирлаа. Жинхэнэ захирал ирчгээд байна. Юу? Ирчгээд байна. Нохой юу? Домдод улсын дуурлага нийгмийн байгууллагын 60 жил. Тэгэхээр энэ дэр ч одоо бүх чоохондоо дүнснээс бол манай монголчууд байна. Тэгэхээр юу айгуурууд утсан, монголчууд утсан, тангадууд утсан байх удаа. Бас солонгосууд утсан. Солонгос чигвэл өмнө орны нэг хэдэн цон тооцсон дэсгэн бай. Гол нь дурлагын нийгэмлэг байгуулсан, Домдод улсын дурлагын нийгэмлэг байгуулсан 60 жил байна. 60 жилийн туршид гарч ирсэн тэр шилдэг сайхан тоглолтууд юм. Одоо Мажи интерес гэх глобал интерес гэдэг. Одоо манай өвөр монголчуудад Пажимаах ингээл тэр хацаана арын үжиглэл дээр тоглолт бүгдийн бүр гаргаад. Хичүүл их сайхан. Маадун гээд Мажинэ хүүн одоо тэр одоо жоо ярьсан тийм. Юу тэрнээ хийсэн. тэрнээ найруулагч.
тэгэж өөрөөр хэлсэн. Гоё болсон. Энэний харин биднээс орчин харин яг үүсэхгүй байна. Тий. Нэг сайхан болсон. 7 сарын 8-нд тоглосон шүү дээ. 8-нд тоглосон. Тийм Бээжинд тийм. 11-нд хурал хийсэн байна. Тийм. Тэг 60 жил. Тэгээд нэг бүлэг хүмүүсийн настай болсууд, үгээ болсон улсууд ивэл зүмсэн жан гэж ирсэн. Нэг насны тийм юм. 90 алдрын дэвтэр. 90 алдрын. За чигээд одоохон нас явсан улсууд бол одоо нэг насны одоо ач хүчээ өргөсөн ийм шагнал. Тэгвэл нэг нь бол идэр жалаачуудын бас нэг бүлэг ийм чи за одоо нийгмийн юу гэж нэрмжүүд өгсөн. Эд бас их хурал болсон. Бүр шагналтай. Тусгай 7 сар байх юм шиг. Тэгээ өнөө жил чи одоо 60 жилийн найраа. 7 сарын 8 тоглох шүү дээ. Тийм. Тоглолт нь 7 сарын 8-д болсон. Бас 3-4 өдрийн өмнө хурал. Гайгүй манай өвөр Монголоос болсон. Тийм. За манай дуурлагын нийгэмлэг бас зохион байгуулсан юу авсан. Тэгвэл одоо Лувсан багш манай өстэй эртийн тоол хайлагч. Дундын ганцхан тоол хайлагч одоо гэж нэрмжсэн. Энэ багш одоо нэг насны юм явсан. Тэгвэл Лувсан багш. За бивэл идэр жалаачуудын гэн. Идэр жалаачуудын юу нэрмж авсан. Ингээд манай тоглоод манай сайхан их сайхан болсон. 2000 бөгөөд 10 оноо цагаан сарын уран сайхны үдшилэг. Тийм. Одоо төвийн цагаан сарын уран сайхны үдшилэг. Одоо нэгэнтээ сүлжээн дээр бол хамгийн их илүү одоо хүмүүсийн анхаарч байгаа. Тэгээ энэ дундаа одоо яриангүй хамгийн анхаарал тавьж байгаа. Гарчгаа гараагүй юу? Өвөр Монголынхаа одоо бас төвийн бол ингээд хоорондоо өвсөлдөг шүү тийм үү? Тийм. Тэр нь одоо нэгэнтээ одоо удирдаачийн бүр тогтож чигнэ. Манай өвөр Монгол нь биш ээ. Төвийнх нь нэгэнтээ тогтчиход одоо энэ дундаа жил хүмүүсийн их анхаардаг энэ яриангүй энэ юу төвийн телевиз хорооны тэр цагаан сарын үдшилэг дээр бол одоо яриангүй шок жижиг штэ. Одоо энэ дээр хүмүүс анхаарал. Жил энэний хамгийн уртаар явдаг. За одоо тэр сүлжээн дээр харж ахаар хамгийн одоо хүмүүсийн анхаарал тавьдаг яриангүй жобон шаа. Наадам хийгээд хэлжсэн. Надад бол 6 дугаар нь бичиж өгч байна. Би тэрнээс алийг авах туфтаа өөрөө сонгож байгаа давнаа. За чигвэл найруулагт надад бас олж өгнө гэж. Тэгж ярьдээс. Тэр сүлжээн дээр бол юу гэж хэлж байна? Энэ одоо жижигэн дэвтэр байна ма? Жижигэн дэвтэр бол хэрв хинэ жижигэн дэвтэр сонгогдохтаар хөрвөл одоо тэр жобын шинэ тусгай тэр компаниас нь бас 10 төмөн төгрөгийн шагналтай. Тийм шагналаар тэгэж сайхан жижигэн дэвтэр сонгож байна. Тэгээ хүмүүсийг анхаарч байгаа. Одоо манай өвөр Монголын телевиз хорооны цагаан сарын үдшилэг бол жилдээ бараг шог жижиг энэ дээр үл их анхаарал дэмий тавигдахаан байч чи бараг. Тавигдахаан байж байгаа. Энэ бас миний үзэхээр одоо манайд бас хоорондоо ярилцж явдаг. За энэ нэг хошин жижиг гэж хэлүүл манайд дээр бас байна. Орчмын жилүүдэд бол цагаан сарын үдшилэг дээр бол одоо яриангүй манаас энэ 2 жил бол халахаас одоо ингэж орж ирээд одоо халахын жижигдүүд бол одоо яриангүй их сайхан хүмүүсийн нөлөөлж байна. Энэ дундаа манай өөрийнх нь жижиг бас оролцож байна. Нэгнээ одоо тань юу шүү дээ энэ чинь. Оюун самгшин нэгнэн ба тэр чинь танай тоглосон нөхөө. Тийм. Тэгээ яг одоо манай хошин шагийн хувьд одоо яг өвөр монголчуудын хошин шагийн хувьд одоо хамгийн саяын хний жомор шаны юу яаж хэдий дугайл жохол бичиж нэгдэгтэй адилхан. Тэгээ манайд бол жохол хангаад хүн байх. Хангаад хүн байх. Тийм. Миний одоо манайд бол өөрөө бичсээр баг өөрөө бичсээр одоо ястай хүүдээ шоодгийн бүгдийг гөө барчээ. Дахиад манайд хөдөө явхан байдсан чинь өнөө хөдөөний амьдрал мэт амьдрал байхгүй болж байгаа. Амьдрал байх. Энд ч одоо ярим учир байна. Яг тийм. Одоо чи манай малч хорноор авч үзье. Уулын малч амьдрал чинь одоо бас жинхэнэ уулын тийм үү? Уугуул маягийн тийм малч амьдрал байхгүй болж байгаа шүү. Тэгэхээр адуу мал байхгүй болж байна тийм үү? Тэр Монгол нутаг байхгүй болж байна. Монгол нутаг одоо бүр өвдрөлд орж байна. Өнөнтэйгээ ялхнаар ингээд манай нарийн соёлын юмсууд ч юм уу, урлагийн юмсууд ч юм уу. Ердөө тэр амьдрал дотроос ингээд их баялаг авдаг юмсууд чинь тэр амьдрал байхгүй болоод эргээ дээрээс нь манайд бас хөдөө гадаагаар их хугацаанд өөхөд. Дандаа их хөдлөөд. Дээрээс нь нэг чинь бас бичдэг хүн их чон. Манай өвөр монголчууд одоо бичиг хэн тоглолвол тэрл бичдэг. Тусгай одоо бол хаяа юм ирж байгаа хэнгуудаа зарим нь яг аргагүй юмсууд тэр бас тэр ч одоо манай юу шиг юуч болохгүй. Одоо жишээлбэл жобын шанаа тэр шиг ихээр мөнгө өгье. Жардал өгье. Одоо ингэж мөнгө байхгүй. Би өгд дийлэхгүй шүү дээ. Би хоёр өгд даахгүй. Тэглээ одоо тусгай жишээлбэл манай бүлхмээс юу байхгүй юу? Тусгай тусламж одоо энэ талаар ингээд жоохон манай бүх адагдаа энэ
мэрэгсэл эднүүдийг би өөрөө хийнэ. Өөрөө юм. Уул нь бүр өөрөө хийнэ. Би өөрөө бэлдэж өөрөө хийнэ. Ингэж игээд сая гэтлбэл би бараг 20-аад жил Телевиз хороо хамгийн анхны их Телевиз хороо 86 шиг санагдаж байна. 84-д телевизийн одоо том найрвал хамгийн түрүү эхэлсэн. Тэгэхэд дараа жил нь Гомбгой гэдэг хөрхи талиачаа тэр эхэлж хийсэн. Ингээд бол би бол бас нилээд явсал да. Одоо нэг 4-5 жил өмнө хүртэл бараг би ингээд манууд ингэж явж ийлаа. Одоо тэгээд нэгдвэл мануудын жохол бүтэл үнэн гачигтай болчээ. Энэ бол биднүүдийн явдал. Ард түмэн хүсэж ийн гэтэл ард түмнээ хүссэн юм хийхэд хүчтэй болсон, бичгэд хүчтэй болсон. Энэ амьдрал ойлгохгүй. Дахиад одооны ард түмэн, одооны үжигчид гэдэг чи эдийнхээ хүүхдэд өвгөн настай, дал хөрсөн устай нүд нэгдсэн. Чамайг сайхан шиг юм гарахгүй өө нэг юм байна. Инхнэр манууд бас дараа ингээ гарахын аргагүй. Тийм ээ. Хүмүүсийн одоо соёлын амьдрал нэгэнтэй бүр баялаг гэсэн. Элдвийн сонирхолтой өөр. Хүмүүний үжигчдийн шаардлага гэдэг тийм ээ. Тэгэхээр манай үндсэн үжигчд чинь бас олон ийм төвшин адилгүй шүү дээ. Тэрээс өвөр Монголын хошин шог өвөр Монгол хөлдгөн өөрөө хошин шогтой тийм ээ. Хошин шогтой, хошин шогчтой юм нэгэн чиг үед. Манай монголчууд яа дуулаасан. Манай монголчууд бол ёстой бараг төрөлхийн хошин шогийн авьяас байш. Хэжээдэн өрөн уян энэ шог инээдмийн тэр үгээр хагаад. Тийм хэлмөрч хүмүүс арин байдаг одоо. Арин байдаг. Ердөө хошин шог гэдэг нь. Чингис хаан өрдөр одоо дайралчаа хэлж ирсэн. Ингээд тэндээс ингээд яхад одоо дайралчаа гээгдэж байна. Би бас энийг авч гаргах юм уу гэж бодож явж байгаа. Одоо хүүхдээс эхэлж хиймээр байна. Дайралчаа гэсэн юм. Энэ яах юм? Мөн хошин жижиг байсан гэж гарч ирсэн. Хошин жижигийн тэр юунаас гарч ирсэн юм байхгүй. Манай монголчуудын хошин шог одоо бол ариун юм чигж ярьж байгаа шүү дээ. Юуны бацсан бос соёлын өвлөөр. Одоо 60 осод бол чигж хэлдэг. Одоо чи нэг төрлийн урлага одоо дэмэ үжигдээгүй юм бол нэг зүйлийн шин хэлгэнг одоо цагаан гарч ирж байгаа. Одоо нэг үжигчд таашаал тааргацсан. Гэтэл одоо Монгол шог яриад хошин шог гэдэг чинь айл эрдэнэс 70 худалч гэдэг ярих нар чинь манай чинь тэр үе чинь монголчууд энэ тийм үү? Баалгансан гэхнэр нь тэр өөр хошин шогийн дөрүүд нь харагдаж байна. Одоо бүр хүмүүсийн тархиныг суудж. Тэгээд одоо сүүлийн үед бол одоо жишээлбэл одоо хошин шогийн жижигүүд гэж ярих юм бол одоо манай их жохоолч байсан жимгэд сүрнэ Батцангийн онойхнаар орон гэдэг. Манай ч бас тийм шаагуулсан жаа. Ийм уламжлалын сайхан шогууд байсан. Мон тоглож ирсэн. Эйлэртээр тоглогдод. Тэр үед бол одоо юу гэж хэлдэг одоо ганц тал бай жижиг маягтай тийм дүүмүүжийн маягаар ингэж тоглож ирсэн. Одоо нэг Монголын жижигтэй адилхан гэсэн үг. Монголын жижигч олонхын л бас манай жижиг болох юм бол манайх ч одоо 15 минут 15 минутаас гэнтхэн ядна юу гэж 6 минутын юм. Тэгвэл бай. Тэр цагийн улмаас тэгээд барчих юм. Чангууд энэ одооны үжигчдийн тэр шаардлага бас таарах юм. Үүндээ бол жил цагаансаар сайхан шинэлж ийн бүгдээрээ баярлж ийн ийм үед бас сайхан инээ баярлах. Энэ үжигчдээ бас шогчдоос жижигчдоос бас сайхан уран бүтээл бас тэрийг баярлж дотроо яа. Манайдаас одоогоос эхэлж асууж байгаа. Бараг хавраас эхэлж байна. Тийм харин одооны гарснаа дараагаас бараг за энэ цагаансаар юу хийх гэж байна одоо нэг юм хийгээд гаргаатахтай. Хилээж шүү гэдэг. Яг хүмүүсийн нэг амьдрал нэгэнтэй одооны амьдралын нэг хурдч хэтэрхий хурдан болсноос болоод хүмүүс бол баг бүр амьдралаа дарагдаж байна. Инээх чухалтай. Одооны дундын байдлаас авч хэлбэл одоо хүмүүсийн хамгийн анхаарал орж байгаа одоо 3 одоо их шогчин гэж ярьж штэ. Нэг Ярангуйны дундаа Жобон шан орж байна. Бас нэг нь Гөдаган гэж байна. Тэгээ одоо энэ орчмын их Жулибо гэдэг Шанхайд хамгийн ихээр одоо ингэж Жос мөнгийг олж яах гэж ярьж байна. Тэр хүнээ тоглолт бол ганцаараа тэгэд билетнүүр 380 жос нэг хүн хөдөлдөж авал орж чад ганцхан хүнээ тоглолт хийж байна. Шошиньян гэдэг. Тий, Шошиньян гэдэг одоо сайхан. Тэгээ манай энэ гараад ирсэн. Яг хэлэх юм бол манай өвөр Монголын хошин шог ямар байх ёстой вэ? Тийм ээ. Манай өвөр монголчууд ч бас өөрийн юутайгаа өвөр монголчуудын сэтгэл бас яг монголчуудын сэтгэл бол бас нэг адилгүй. Учир нь тэрний амьдарч байгаа орчин тойрон тийм ээ амьдралын нийгэм ах бай. Бас тэгвэл өвөр монголын шог хошин шог ямар байх ёстой вэ тийм ээ. Одоо манай үжигчид бол
Сүүлийн олон жилүүд бол бүр халахын шиг их харж байгаа шүү дээ. Хөлгөн халахын шиг их сайн, үнэр сайн. Халахын шиг сайн хаанаа нэг тэр бол чөлөөтэй. Тусгайч гэж. Мэргэжлийн хүн үү? Мэргэжлийн. Тэр хүнд мэрэгдлэр хангаадаг мэрэгжлийн жохогчтой тийм ээ. Найруулагчтай, мэрэгжлийн тоглогчтой. Дахиад юу дуургуул дуурдаг юм байна. Дэмбэл дэн байна. Манайдад юу ч байхгүй. Ай хийвэл ай хийдэг хүн шууд манайд хэдийн онд 97 очоод тий. миний ямар шууд тагтагаад явжгаад мэднэ. Ямар газар юм хэрэгтэй тий. тэгсэн чинь хүү шоо моо хөгжим ороод ирсэн чинь шал ондоо мэдсэн. Зүгээр тайсан дээр ингээ боловсруулж хийж хэлээгүй. Боловсруулж харж байгаа л ингээ найруулсан. Ямар юм ямар хөгжим хэрэгтэй болж байна, ямар агарын хөгжим хэрэгтэй болж байна тэр хүн. Тэр нь бүр тусгай өр ингээд бүр сайхан манууд энэ одоо хийж байгаа нь энэ амархны бодод одоо яа хамгийн амархан. Одоо манай төлөвлөлтөөр манад яг тоглож байгаа чагаансар. За одоо энд нэг ийм нэмсэр манайхтын ч юмс хэл амаа мэдхгүй болсоод ариун ажил манайтай ч баг тийм ээ. Жанд хөгжим авийнх нь өөрөөр хэлбэл тавьчихгүй өнгөрөх удаа олон таарна шүү. Ганцхан энийг авах юм бэчгээ ийм бодлоотой юм хамгийн дотор амархнаар нь бодно. Тийм найрлаг хийж чадахгүй. Тэгвэл манай энэ ч одоо ярьтаас улаан мөчөр ярих улаан мөчрийн маяг олон талын бүр өөрөө хийн тийм. Хэдэн ондоо би одоо шаардлаа. Энэ зас жоохон хаялаад ингээд дээрээс нэг цагаан хадаг ингэж бууж ирмээр байна. Дийлэхгүй заагаад. Тэр жоохон би бол тон амархан шаардлага гэж бодсон шин. Өө нэг жаахан цаславслаад ингээд буугаад жоохон давсаалаад нэг цагаан хадаг ингээд буугаад ирэх чинь. Дээр нэг холоос мотор яаж байгаа ингээд тавиад өгөө. Тэр ингээд буучдаг гэдэг. Тэгсэн чинь бодохгүй. За чивэл эдэл хэрэгсэл жоохон яшигтай болсоо болохгүй. Энэ тал байна. Инкнэр манад бас одоо 80-ийн хэдэн оноос нэг балган саны тоглодог. Балган саны тоглодог ч одоо 80 он юм уу 81 он юм уу. 80 байхаа. Тийм. Балган саны тэр чи одоогоор хэлэх юм бол би балган сан энэ чинь хэлгээд тоглож. хэлгээ гэдэг задан шиг юм. Ганц үжигдэлтэй мөн шок шок. Монгол тоглодог байсан шүү. Тийм ээ чирэг дээр очиод би дарагтайгаа мэлчих багш. Аялга жоохон мэлчих багш манай дарга байсан. Би тоглохгүй гэдэг. Танаа гитүүд монгол хүн байхгүй ойлгохгүй гэсэн чинь. Жоохон халтсан чинь заавал тоглох гэдэг. Яа гэж. Тэгээд тоглосон чинь санаанаас гадуу хүү тэр гитүүд хөөрөөд баярлаад одоо. Бүр их үжигсэн чинь одоо хөдөлгөөнөөс яад юм байсан. Бас нэг одоо чи нэг даширан гэдэг өнөө утгаан гэдэг. Тийм утгаан гэж байдаг шүү. Тийм. Тэгээд тэр нь өнөө нэг залуучууд сая 20 настай юм чинь. Надад ингээд юунд аваачаа хийддэг байхгүй. Хүүдэнд ингээ хүүдээлээд толгой жохоод ингээ манаргаа хийддэг байхгүй юу. Тэгээд яахнаар балган сан ухаантай болохноор энэ биш ээ. Нөгөө тийм. Гочиг хүрээд ирэнгүүт яаж яагаад ингээ дуулж малж яагаад өнөөхөө явжгаад энэ нэглэгч. Нэглэнгүүт өнөөхөө авчгаад дахиад нөгөөдөгтөө яагаад ингээ яана. Тэгэхнэр тэр багш хаа доороос чимхэн ингээ одоо надыг тэр хүүдэд байхад тэр чимхэн дөнгөө тэрийн ороосоор би одоо ингэж шүү. Тэгээ ингээд дандаа наадам яриад байжсэн чинь энэ нэг орой нэг утгаан надад утгалдаг алдаг юм. Тэгсэн чинь утгаан аалж утхан байцх нь алж дийлэхгүй. Би дашууртай байсан чинь энэ чинь ингээд ойцсон чинь бөмбөрж бөмбөрж улсуудаар элэггүй шатыг бүр гачин болсон. Бид хоёр одоо хэдий ч удаачих юм. Чигэд дөнгөөд энэ дутаагаад явлаа. Тэгж итер одоо жижиг ингээд төгсчихсэн. Тэр бас нааддынхаа байдлаа цаанаа ихсэн. Уга тэр жижиг бол яагаад ингэсээр тэр бол бас тэр дөрүүд нь тийм шогтой юм уу та. Оног чинь хөдөлгөөн чинэрэнсэн. Одоо нэг хошин шиг Монголын хошин шиг нь зарим ягаад тийм зам хөлгөөнгөө Монголын хошин шиг нэг нь бол жохоолн сайн байна. Хөл хөлгөн сайхан байна. Тоглогчд нь сайн байгаагүй. Олонх нь бол хөдөлгөөн чинэрэнсэн. Зүгээр яриа. Тийм. Угуугаар ингээд хошин шахаж ингээд зүгээр ярих юм бол дэм юм болж байгаа. Зүгээр чих юм бол зүгээр нэг хүн үлгэрчсэн дээр. Тийм үү. Тэгэхээр тэр үеийн тэр жижигтэн тийм хөдөлгөөн чинэр сайн болохноор чирэг дээр очиод тэр монголчууд байхгүй мөн чигээр шал монголоор тоглол бас дуу муутай тийм ээ. Тэгээд бас тоглож яхалаар нь хүмүүс бас ингээд үжээр шагдар солиод тоглож ирсэн. Өнөө солиод цагдрыг тоглож ирсэн.
Дуулалч жижигөө мөн. За шагдарсаад төхнөр Хүн идэхэд мөргөж исэн гинэ. Манайхнаас одоо норм мэднэ. Нэг лам мөргөж ийн гэртээ хараад бурхандаа мөргөж ийн. Итгэж юм. Тэ би бас хотлаа хийж ин танад одоо надад хөөрөө толгой эсгэж ийн гэдэг. Тэгсэн чи үнээр гинэ. Ингээд энэ настай улсууд үнээр итгэж юм уу яац. Хөөе. Настай улсууд ингээд тойроод сууж ин гинт бороо оруулаад гал. Би ясэр хүүхдийн чинь мод орноо тэгээд тооцсон. Хотлаа тавьчихгүй. Тэгээд гараагүйцсэн. Тэр үстэл яриангүй дандаа ингээд ардын дундуу очиж ингээд тоглоно тийм. Амьдралтай их ойртон бодит байдалтай. Бодит тоглох чинь тон ч өөхөн шүү. Тийм ардтай ингээд ойртон дандаа ардын идэх ойрноос тоглох. Тэр бүр ингээд яг тэгэхээр тэр дундаасан бас сайхан дуршлаг сургаалж инээдэм шог бүр өөрөө биен дээр ингээд хоромлоод байгаа. Одоо та нарын тоглолтын хувьд бол одоо ямар шиг байдлаа ингээд холдож шүү дээ. Одоо жишээлбэл тестны юм олон болохноор ч ингээд үжигчтэйгээ холбох. Эргээд онцгой орчмын жилүүд бол хөдөө гадаагаар явах нь чухал гэж тийм ээ. Тэгэхээр ч ингээд амьдралаа мартаж байгаа юм. Уул нь ч манайд хөдөө бараг үжигчдэл гарч ирээд бараг жирэгчэл тоглодог шүү. Тоглолцсон. Уул нөө Батцангийн тоглож яхад ингээд тоглож барчхаад тэр тэн дээр бас ингээд тоглоод архнаа лонгтой хийчихэд барьж ийн хоёул ууяад тоглож ийн шүү. Хөөе боо гэж их үгүй нэ барьчих даа. Үнэн ийм тоглож барчгаад хамгийн сүүлд манайд юм авч яхад нэг бас нэг хүн хорхи яахгүй байгаад чи одоо тоглож барчихсан чи явдаа гэсэн чи та нар тэр лонгтой яриханы ахгүй би авъя. Үндэ тэр дотор нуус байсан шүү. Тийм бас нэг удаа манайх тийм ингээд тоглож байгаа ингээд мөн ингээд одоо дайсан манай талын ингээд тоглож байгаад ингээд дайснаа ингээд жохлалдаг байхгүй араас нь ингээд ингээд тэр өн жохно хай тэгээд орилонгон тэр дихоогоор ингээд унаад өгдөг. сайхан бүр ингэж өөр баяртай ингэж сайхан бүр жижиглээ тоглож явсан. Одоо ингээд биднээс ингээд үжиглээ та нар ингээд ярихад бас бүр нэг нэлээд хууцгаад илүүдийн өнгөрцсөн шиг байна. Нэлээд жил бүр ингээд эдгээр сайхан баяр жаргалтай өдрүүд бол бас нэлээд тасарсан шиг. Тэгээ одоо энэ нэг байдалд манай ийм сайхан энэ хуучны ийм жижигүүдийг дахиж бас ингээд тоглож болдгоо юм уу? Одоо та нар дахиад тэрийгэ тоглох юм уу? Жишээлбэл одоо энэ байдлаар бол гитэн энэ дээр бол одоо энэ жишээлбэл би тэр сайхан ярьсан Жолибо гэдэг тэдгээр бол одоо баг бүр нэг худалдаа маймайлуу ингээд тааруулаад бүр таваарчилсан чим маягаар бүр ингээд компани хэлбэрээр эрхэлж хийж байна. Тэгэхээр энэ тусгайл нь хүмүүс бүр энэ жижигэн бол ховоор нь ингээд тоглож яана ингээд ард талын ажлыг хийж байгаа энэ хүмүүс бас тусгай байна. Тэгэхээр энэ жижигчний бол нэг л өргөөд жижигэн бас нэг л өндөр хэмжээнд өргөж яаш та. Өнөө нэг шагдран би нэг бас нэг сэргээ гомх штэ. Тэгээ гомх их баялаа. Ингээд харин эдгүүрүүдэн дахиад нэг өөр хөлбөрөөр хиймээр. Гэтэл танууд лав үжээгөө мануудын тэр үеийн тоглож байсан. Жишээлбэл балгансан, жишээлбэл шагдар салаат үжээгөө. Тэр үеэс бол хөдөөгөр очоо ингээд тоглож одоо шиг бас ингээд нэгд ингээд сайн сүйдрэлсэн тим учраас дэмээгүй. Байхгүй. Бүр ингээд очоо. Зоошинж балгансан байхгүй. Балгансан тэр бүр байхгүй. Одоо сүйдэрч байхгүй. Тийм танаас одоо ингээд сайхан тэр үлгэрээ ярахад биднээс бол бас жишээлбэл нэг ханшийн юм бодол байх. Тэр үл байж магадгүй. Тэр чихнэр тэр бүдүүн бол байх магадгүй. Тэр бүдүүн жижиг. Тийм. Тэр чи хэдэн 3 үжигчл. 3 үжигчл. Хоёр чихсхоо тоглолт юм чинь. Та нарын одоо бүгдээр одоо чухал яг манаас ингээд шогч ингээд яриад хэлэхэд баг ингээд тоолоод бас тоолоод гаргачмаар манай өөр мөн. Тийм. За одоо жалууныг үеийнх нь яг сурж байгаа хүмүүс харин та нар өөрөө сурч байна уу юу? Өнөөдөр манай өвөр Монголын дуурлага юм болох юм. Одоо энэ урлагаан жалгамжлна. Одоо хуурын үлгэрээс эхлээд үлгэр холбоо гэдэг одоо шогёра эднүс ч одоо бүгдөө бодсон бас соёлын үед орчихсон шүү. Тэгэл энэ өвий яаж жалгамжилна вэ? Энэ өвий жалгамжлах заавал нэг бүлэг эднүсийг жалгамжлах ч олох хэрэгтэй. Тийм. Одоо манай яжгуур урлагийн манай бүлхмөр авч идэх юм бол эл тавдарны хүн бүр дутаад байдаг шүү дээ. Жинхэнэ сайн хуурч байхгүй болж байна өнөр.
Одоо пажимаахынтай адилхан одоо пажимаахны бүжиг юм одоо балжны лог шиг жалгасан тийм уурчилж гарч ирэх байж байна. Одоо манай хэд одоо нэг тоглож байгаа манай хэд ингээд тоглож байна. Одоо манайд яраас гарч ирсэн хүн байхгүй. Гүн чин цаанаа бол хэрэг асуудал байна. Үнэ. Яг энэ урлагийн жаа. Тэгвэл энэ төрийн бодлогын тавьсууд хүний яаж хүмүүжүүлэх вэ? Жишээлбэл одоо Монгол залуучуудын манай дагуулж болно 10-аар нь 20-аар нь дагуулж болно. Энэ улсуудыг дагуулад утас мутас ирдэг ийм сурья дагуулдгоо. Бас хаяада дагуулах аргагүй. Хүний хүүхдийн дагуулгын арга тийм. Тийм ойлгохтой гिचэл мөчэлж орж идэж утас бол ариун ирнэ. Сурмаар байна, сурья гэдэг. 2-3 жилээр хүний хүүхдийн манайд гэмтхэн өнөөдөр байна. Магадгүй хаа явах мэдхгүй манайд. Тэднээс чинь энэ чамыг олгож өгсөөр тэр нь чамрууд оруулдаг эднээс хэрэгтэй тийм ээ. Эднээс ч юм ийм сурсны дараа энийг нэ бадруулах газар байх хэрэгтэй. Тэгвэл тэр бадруулах газар байхгүй. Таанхнэр чи айлын хүүхдээ одооны хүүхдийн амьдралч тийм үстэй. Өнөө хүүхдээ ажиллаж байгаа. Тийм манайд явах гэж. Хамгийн золд нээлж байна тийм. Энэ хамгийн аюултай энэ. Аримаас. Тийм. Та нарын хувьд бол одоо яг алан байгууллагад ажиллаж байгаа хүмүүс. Тэгэхээр танаас одоо жишээлбэл одоо жижигэн талаас авч хэлвэл ямар жишээлбэл энэ жижигийг одоо энийг сэдвэн өгдөг чинь. Одоо энэ сэдвэн дотор л та нар яавал одоо шоктой шокгүй заавал шок гаргаж тоглох гэсэн ийм үүрэгдүүд л бас буух байлаа. Зарим уул төрөө хэлбэр тийм байжсэн. Одоо жишээлбэл ийм нэг хөдөлгөөн жишээлбэл ийм уралдаан ч юм уу. Болсон ийм нэг ямар хөдөлгөөн энд энэ дотор бол нийт иди ч юм уу. Ямар ч юм уу. Тэр зарим юм бичиж болох юм байна, зарим юм бичиж болохгүй юмсууд юм. Тэгээд алваар л биш гэдэг. Яг бас боддог юм аа. Бас болж ирсэн. Ингүүл одоо ястай сануулга тамаар гэж одоо төлөвс ороонд л хэлмээр байна. Ер нь нэг л энэ хошин шогийн тухай шогера энэ тухай хамтарсан юм нэг уралдаан юм уу? Юу ягд бол их сайхан шиг санагдаад байна. Би энийг бас хов хүнтэй тэрвэл ярьж өнгөрсөн. Тэгэхээр бас л энэ ажихын одоо мөнгө зардын тухай бодохгүй байх шиг санагдаад байна. Энээр энийг яасан ч дуу хийж л байна, бүжиг хийж л байна. Тэгэхээр энднүүдээс шахаачлаа. Энэ бас нэг ховор эрдэнд байна шүү гэдгийг хүнд таниулахгүй бас болохгүй. Тийм. Ер нь одооны нийгэмдэр хүмүүс хэдий ч их инээхийг чухалтай байна. Инээх хэдий чухалтай байна. Энэ чаг мөчөд хүмүүс инээсээр альва зовлон, альва уйтгар бүх юм бүр нэг л инээгээд бүгдийг арилгаж чаддаг шүү дээ. Өнөөдөр ачимдаад ууралж яхад нэг л инээгээд бүх тэр уур байхгүй болчихно. Инкнэр би сая тэр бичсэн шиг өнөр инээдэм шоп бол өстой урт наслахын одоо зориг гэдэг юм уу? Тийм, та сайхан байсан амьдрал. Энэ бол уртнаас л одоо энэ дэлхийн хөвчөнд зөвхөн Монгол биш үү? Инээ юу аа гэдэг. Одоо гадаад бол бас инээдлэгдэг өвчин бай. Өвчин. Өвчин гэж. Жастик тийм тусгай инээлэгдэг эмнэлгийн хороо байна. Тий. Тэр бас сайхан юм. Тэгээ манаас бол инээхийг хүсэн. Гэтлээ танууд бол хүний инээлэгдэх үү? Хүний инээлэг нэг хүний уйлуулахаас илүү хүчээр гэж. Тий. Ёстой гэж. Уйлуулах амархан. Би үнэндээ бол ёстой гонох жүжигэнд дуртай. Гонох жүжиг тоглол ёстой хүмүүсийг уйлуулад ингээд ярих нь. Дотор ингээд ханжих юм чинь. Кино тоглоо, телевиз тоглоод дэмий тэгсэн блэ гэдэг хизээдэн харамсан. Гэтлэн тийм гонохч том төв жүжиг юм уу? Тийм юм тоглосоор нэг орой тоглоод гарах чи хэдэн өдөр болоод гоож юм шүү. Ханаад. Энэ шог өнтер дэмий ханахгүй зүгээр нэг нийлэг ингээ өнгөрч. Буян дэмий ханагдмаар юм байхгүй. Байдаг. Инээлэг нэг ч бас хүчтэй. Хамгийн одоо Өвөр Монголын хошин шог бол ганцхан зөвхөн хошин шогийг хийдэг хүмүүс биш. Хошин шогийг халамжладаг хүмүүс бас хөдлөх хэрэгтэй болж. Яаж бичнэ үү тийм. Одоо манай Өвөр Монголч хошин шогийг найруулах гэж хамгийн наачих. Тайсан дээр тавьдаг тийм найруулах байхгүй. Хүнээ Монголын бас тоншол шовоо өнтергээд сэтгэл мэдгүй байна. Одоо зарим нь бас найруулагчийн хувьд бол бас ингэж бодож магадгүй. Одоо биднээс найруулад бичихад тоглох хүнгүй байна гэсэн ийм санаа. Тоглох хүн бас байхгүй. Тоглохч байхгүй байж шүү дээ. Манай Өвөр Монголч одоо яг тоолоод ирэхэд одоо биднээс бараг тоолоход бараг тоолж. Одоо сүлжээн дээр бол бараг бүр ингээд нэрлээд бүр гаргацсан байна. Хин. Одоо мөн тоолоход мөн 10 гарынхан хүн байна. 10 гарынхан. Тийм. 10 гарынхан.